За 7 хоногийн сүүлийн өдрүүдийн улс төр ширүүх өрнж байна. Өчигдөр Ахмадууд тэтгэврээ 1.5 сая болгохыг шаардсан байна. За тэгээд өнөөдөр яг энэ талаар нь хариуцсан сайдаас нь тодрууллаа. За гэтэл сайд нь 1.5 сая болгох боломж ямар ч тийм боломж байхгүй гэж. 4.2 их найт төгрөг хэрэгтэй. Хэрвээ одоо Монгол улсад ийм байт юм байна. 537 мянга гаруй Ахмад тэтгэвэр авдсан байна. Жилдээ. За тэгээ эдгээр хүмүүсийн тэтгэврийг олгохын тулд нэг жилдээ нэг 470 гаруй тэрбум төгрөг хэрэг болд юм уу та. Тэгэнгүүт одоо энэ 537 мянга гаруй Ахмадуудын тэтгэврийг нэг хүсэж байгаа шиг 1.5 сая болгочих юм бол 4.2 их найт төгрөг хэрэгтэй юм. Ингээд нэг жилдээ 4.2 их найт төгрөг төсвөөс авах ямар ч юм боломжгүй. Тэгээ нийгмийн даатгалын сан нь өөрөө ингээ алдагдaltaй ажилтдаг. Улсын төсвөөс 1 их найт гаруй төгрөг татаас авдаг ийм сан байгаа учраас нэмэх одоо ямар ч боломжгүй гэсэн ийм хариултыг өнөөдөр өглөө. Сая 500 мянга болгоно гэдэгс бодлоо одоо энэ Ахмадуудыг одоо турхирах болох хэрэгтэй зарим улс төрч энэ үг л гэдэг. Сая 500 мянгаар нэмэгдүүлэхэд 4.2 их найт төгрөг хэрэгтэй. Одоо нийгэм даатгалын сан маань улсын төсвөөс 1.4 их найт төгрөгийн татаастай явдаг. За 80 мянган төгрөгөөр одоо нэмсэн дээр Ахмадууд найхтар одоо коммент хийхгүй байна. Энэ үг л. За тэгсэн засгийн газар өнөөдөр хуралдаад хэд хэдэн чухал зүйлүүдийг ярилцлаа. Ингэхдээ одоо бидний нөгөө нэг анхаарлын төвд байгаа нэг асуудал мэдээж эрчим хүчний асуудал байна. Дулааны асуудал байна. Тэгээ энэ асуудлаар зарим зүйлүүдийг ярьсан байна. За ингэхдээ салбарын сайд Чойж сүрэнд ерөнхий сайд Зандаштар цагаан сар болтол хугацаа олголоо. За хэрвээ цагаан сар гэхэд эрчим хүчний энэ асуудал чинь шийдэгдэхгүй бол хариуцлага тооцно гэж байна. За нөгөө цагаан сар хүртэл одоо 2 цагаар дөрөөр хязгаарлалт хийгээд байгаа шүү дээ. Энэ хязгаарлалтын асуудал. За тэгээ цаашаа одоо энэ дулааны захиргааны станц 4 дээр гараад байгаа энэ нөгөө засварын асуудал, доголдоод байгаа энэ асуудал. Тэгээ зарим нэг захиргааны станцуудын асуудал, бөөрөлжүүдийн асуудал гэх мэтчлэн энэ эрчим хүчний асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно гэж хэллээ. Ерөнхийдөө одоо нэг цагаан сар болтол өнөөдөр 1 сарын 28 гэдэг чинь тийм 30 хоногийн хугацаа. 30 хоногийн хугацаа олгож байгаа юм байна. Тэгээ энэ 30 хоногийн хугацаанд ажиллаа хийж чадахгүй бол засгийн газрын гишүүнээс нь эрчим хүчний сайдаас нь чөлөөлөх ийм арга хэмжээ хүртэл авах нэ. За тэгээ энэтэй холбоотой нөгөө нэг өнгөрсөн жил цахилгааны үн нэмсэн шүү дээ. Цахилгааны үн нэмээд одоо яг бодит энэ үн дээр нь авчираад тэгээ ингээд алдагдaltaгүй ажиллах хэмжээнд хүрээд ингээд эрчим хүчээ цаашаа сайжруулад тэгээд лаглаг мэрж нэмсэн шүү дээ уг нь. Тэгсэн эрчим хүчний реформ гэдэг. Тэгсэн чинь энэ мөнгөөс нийтдээ 540 гаруй тэрбум төгрөг одоо цуглалт юм уу да. Тэгээ энэ мөнгөө яасан юм бэ гэх тээ. Нөгөө нэг 4-р захиргааны станц дээр гэмтэл гараад байгаа нөгөө нэг хоолоонууд чинь за тэгээ нэг засварлах ерхий юм урсгал засвар хийх. За тэгээд ерхий засвар хийх. Дээрээс нь тэр нэг шин 100 барихад 300 гаруй тэрбум төгрөг л нэхэд байгаа шүү дээ уг нь. Гэтэл ингээд 540 гаруй тэрбум төгрөг цуглаад байдаг. Тэгээ энэ мөнгөө ер нь та нар яатсан бэ гэд асуулаа. Тэгсэн Чойж сүрээ ингэж өнгөрсөн жилүүдэд нөгөө алдагдaltaй ажиллаж ирж ирсэн болохоор одоо Багнуур, Шивэова, Шарын гол гэдэг ч юм уу эдгээр нөгөө нөөцний уурхаануудын үнийг нь багаар авдаг, зах зээлийн үнээс багаар авдаг. Тэгээ ингээ үр бодогтой яваад идэг. Тэгээ энэ өрөө нэгдүгээр төлсөн гинэ. 100 гаруй тэрбум төгрөг төлсөн юм уу та. Тэгээд төмөр замын тээврийг мөн алдагдaltaгүй болгосон гэж байна. Тэгээ төмөр замын тээврийг алдагдaltaгүй болгохын тулд бас нэг 10 гаруй тэрбум төгрөг төлсөн юм уу та. Тэгээд нөгөө цалин өснөөс болоод яг энэ эрчим хүчний салбараас хүмүүс амар их ажилласаа гараад байгаа гут нь эдгээр чинь үр тавиад тэгээд ингээ цалин өсөө нэмээд ирсэн юм. Тэгсэн энэ мөнгө нь нийтдээ нэг 200 гаруй тэрбум төгрөг бас цугларсан юм уу. Тэгээ энэ алдагдлаа шийдлээ гэж юм. За нэг иймэрхүү зүйлүүд ярьж байна. Тэгээд яг эрчим хүчээ сайжруулах бол ер нь дараачийн асуудлаа гэсэн яриаг өгчээ. Бүх газраа зовлон тоож байснаас ямар ч байсан уурхаануудыг алдагдaltaгүй болгоч, төмөр замыг алдагдaltaгүй болгоод эрчим хүчний салбарт дараагийн арга хэмжээг төлөвлөе гэж бодоод нэг юм багц авах юм гэсэн. Тэгээ нэг ийм асуудал байгаа. Одоо энэ нөгөө нэг захирал эрчим хүч ингээл байнгын хязгаарлал байгаад байгаа шүү дээ ингээд дүүргүүдэд. Тэнгүүд гэртээ байхгүй ч юм уу за ингээд байж байгаа тохиолдолд
яг тог тасраад ингээд тог нь мааслаад янз янзын одоо захилгаан бараанд нь гэмтэл гардаг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд маш ихээр гарч байгаа. Зарим айлуудын одоо тэр захилгаан халаалт нь эвдэрч чинь гэж чинь, паар нь хөлдөж чинь гэж чинь. За тэгэл нөгөө нэг электрон бараанууд нь шатж чинь гээл те. Ингээ янз янзын асуудал үүсэж байгаа. Тэгээд энийг нь одоо бид нар яах вэ гэд хүмүүс маш их асууж байна л да. Ингээ сошиалар ингээд энэ одоо алдагдал хохирлоо бид нар хинээр төлөвлөх юм бэ гэдэг. Тэгээ нөгөө бид нар чинь нөгөө нэг эрчим хүчтэй одоо ингээ гэрээ байгуулдаг штеп. Бидний нөгөө нэг юм тог төлдөг юм дээр юм гэрээний дугаар байдаг штеп. Тэгээ энэ нөгөө нэг зулааны захилгаан станц өөрсдөө ингээд хэрвээ тэдний алдагдaltaй ажиллагаанаас үүсээд бид нар хохирох юм бол тэд нар түлхэх юм үүрэгтэй байдаг. Тэгээ ингээ гэрэн дээр тийм заалттай байдаг. Тэгээ яг тэр тог хязгаарласнаас ч юм уу болсноос үүдсэн тийм эвдрэл гэмтэл байвал дулааны захилгаан станц юм хариуцах гэрээний үүрэгтэй байдаг шүү гэдгийг мэдээлэл болох үүднээс та бүхэнд хэлье гэж. За ингээ үргэлжлүүлээд нөгөө өнгөрсөн оны өмнөхөн эсэргүүцэл илэрхийлээдсэн багш эмчнэр өнөөдөр мөн дахин эсэргүүцлээ илэрхийллээ. Тэгээ энэ юутай холбоотой гэхээр нөгөө нэг цалин урамшуулалттай холбоотой. Уг нь он гаргаад багш нарын цалин 50% нэмнэ гэж ярьсан. Тэгсэн өнөөдөр нөгөө нэг багш нарын хилцээрийн одоо бүрэлдэхүүн яг тэр хилцээрийнхаа гэрээний заас үүргээ биелүүлэхгүй байна гэсэн ийм зүйлийг яриад. Тэгээд хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй бол бид нар цаашаа одоо ажил хийхэд бэлэн байна гэсэн зүйлийг ярьсан. Тэгээд ингээд сайдтаа тодорхой саналуудаа хөргүүлнэ гэдэг өнөөдөр хэвлэлийн урал хийлээ багш нар эмчнэр. За тэгсэн ерөөсөө асуудал нь юундаа вэ гэхээр боловсролын сайд нь өөрөө өнөөдөр засгийн газрын хэвлэлийн уралаар мэдээлэл хийхдээ бид нар цалингаа 50% нэмсэн үү нэмсэн. Одоо хуучин олгодог байсан тэр хууль заасны дагуу урамшууллуудыг олгож байгаа гэдэг. Тэнгууд нөгөө талаас болохоор нөгөө багш нар нь бидний яг энэ цалин урамшууллаа одоо тохирсон хэмжээнд нэмүүлж чадахгүй байна. Тэгээ ур чадвар тэгээ тэр нөх хөтөлбөр энэ төр ингээд байхгүй байна маш бага орж ирж байна гэж яриад. Тэгээ энэ нөгөө нюанс нь юун дээр вэ гэхээр ингэж байгаа юм байна. За нөгөө салбарын сайдын үүднээс харах юм бол цалингийн 50% нэмсэн. Одоо багш нарын цалин ингээ ороод ирчих 50% нэмэгдсэн байна. Тэгээ энэ ур чадвар нөх төлбөрийн сайд нь өөрөө юу байсан юм бэ? Өөрийнхөө юм эрх мэдлэр ингээ зарцуу одоо олгох юм хуулийн заалттай байт юм. Тэнгүүт энэ хуучин ингээ тэр цалин дээр нэмэгдээд ордог байсан энэ нөх төлбөр ур чадварын мөнгийг нь одоо нөгөө 50% нэмсэн цалиндаа шингээгээд нэмсэн юм байна. Тэнгүүт нөгөө багш нар чинь тэр нөх төлбөр ур чадварынхаа төлбөрийг авч чадахгүй нэгэд багш нарын зүгээс уурлах нь зүг байгаа тоххой. Тэгээ энэ дэр ингээ нэг юм одоо засгийн газар ихэн цааш юм мэдээж одоо шийдвэр гаргаж байгаа юм шиг засгийн газрын тэргүүн зарцуулах үүргийг сайд нартаа өгсөн байгаа. Тэгээ сайд нар ингээ засгийн газар ингээ хөөрхөн ингээ залдаад өнгөрчихөж байгаа байхгүй багш нарыг 50% нэмсэн үү нэмсэн. Тэгээ ямар нэг асуудал авахгүй тэр хилцээрийнхаа гэрээний заасны дагуу 50% нэмсэн. Тэгээ энэ дэр нөгөө яг тэр ур чадвар нөх төлбөрийн тренд нарийн ширийн зааж өгөөгүй юм шиг байгаа. Тэнгууд 50% нэмсэн бид нарт ямар асуудал байхгүй. Би нөгөө нэг өөрийнхөө одоо эрхийнхээ хүрээнд энэ нөх төлбөр ур чадварынхаа төлбөрийг тэр 50%-ийн нэмэлтэнд нь шингээсэ. Ингээ цаашдаа ч гэсэн ер нь иймэрхүү байдлаар нэмээд явна. Тийм тэгэхгүй бол одоо энэ нөгөө урамшуулч нь хит их ингээд болоод тэгээд үндсэн цалин нэмэгдэхгүй байна гэсэн ийм зүйлийг яриад ингээд сууж байна. Тэгэхээр ингээд ерөнхийдөө нэг засыг хөөрхөн ингээд багш нарыг залдаад өнгөрцөн ийм агуулга харагдаж байгаа. Ингээд хаасайгүй ингээ хэмэлт хийгээд байгаа гэсэн ийм зүйлийг багш нар яриад байгаа. Тэр хүүхдийн сургуулийн автобус явдаг байсан бол явуулахаа боловлж чинь тий. Тэнгуудаа эмнэлгийн ажилтнуудыг мөн одоо эмнэлэг бүрт нь 9 үеийн ийм цомгтгол хийж юм тэргээл тий. Өдөөний нэг ийм эмнэлгийн амбулаторийн цэвэрлэгч жолооч хоёрыг ажлаас нь халдсан тэр цомгтголд нь ороод ажлаас нь халдсан байгаа. Хамгийн гол одоо үүрэгтэй тий тэр эмчнэрийн араас гол үүрэгтэй байдаг хоёр үеийн ажлаас нь ингээ цомгтголд оруулсан байх жишээ нь. Нэг иймэрхүү ингээ нэг юм арга цагаад залдсан гэрээ хилцээрүүдийг засгийн газар маань хийжээ. Тэгээ үүнийгээ цааш нь засаж залруулах үзээ. Тэгээ засаж залруултал нэмж багш нар өөрсдөө мөн шаардлагуудаа тавиад явах үзээ гэж. За тэгээ мөн бас нэг одоо монголчуудын үргэлж одоо сонорт байдаг
нэг зүйл бол яалахаа аргагүй уул уурхаа тэр дундаа оюутлахаа үйдэг. Энэ оюутлагатай холбоотой гэрээний хилцээр яг эдгээр өдрөд үргэлжилж байгаа. Сангийн сайд авахлан болон аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдан нэмнар энэ ажлын хэсгийг удирдаад ингээд хилцээрээ хийгээ явж байгаа. Тэгээ өчтөр Дамдан нэм сайд нэг ярилцлаганда хэлсэн цухуулгасан байлээ энэ гэрээний одоо энэ хилцээрийн үйл явцыг. Тэгээ энэ дээр нэг 2-3 зүйлийг тохирч чадсан юм байна. Нэг нь юу вэ гэхээр нөгөө гэрээний хүүг бууруулах гэдэг. За энэ хүү ерөөсөө бид нэр хүүд маш их ингээ мөнгө алдж байгаа. Энийг бууруулах юм байна. Тэгээ хоёрдугаарт нөгөө нэг менежментийн төлбөрийг бууруулах гэдэг. Тэгээ оюутлагад үзүүлж байгаа менежментийн төлбөр маш их байгаа гэдэг. Тэгээ үүнийг зах зээлд нийцүүлээд энэ менежментийн төлбөрийг бууруулах гэсэн иймэрхүү зүйлүүд дээр ямар ч үсэн амлалтыг нь аваад гар үсгийн зурулсан юм байна. Тэгээ ингээ цаашаа хилцээр үргэлжлээд явж байгаа. Тэгээ эцсийн шатанд нь ороод тодорхой мэдээллүүдийг өгөх баха. Тэгсэн чинь Ховд аймагт нэг одоо асуудал гараад байгаа шүү дээ. Халзан бүрэгтэй орд. За тэг өшөөтийн уурхаа энэ төр гээл те. Өшөөтийн уурхаад одоо ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах орчин нөхцөл байдал маш хангалтгүй муу байна гэсэн ийм зүйл яриад байгаа. Тэгээд халзан бүрэгтэй бол Ховд аймагт ингээд байгаль орчин сүрдэгтэй ийм төсөл байна гэдээ иргэдэн эсэргүүцээд байгаа гэдэг ийм асуудал үүссэн. Тэгээ нэг тэмцэгч нэртэй нэг хэдэн чигсаалаар бизнес хийдэг хэдэн хүмүүс очиод тэнд иргэдийн төлөөлөгчдийн урлагийн даргыг жижигрүүлээд л те янз янз болоод нэг лайв хийгээдснийг харсан баг. Тэгсэн чинь Ховд аймгийн Монгол Ардын намын бүлгээс иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрх баярыг огцруулах бичигт гар үсэг цуглуулад эхэлсэн байна. Тэгээ эрх баяр чи өөрөө ардчилсан нам яг. Ховд аймаг нөгөө манай ан хоёр чи ингээ маш ойрхон байж байгаа. Тэгээд ардчилсан нам иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга дээр тогтсон. Тэгээ одоо нөгөө Ховдтой бол одоо сөрөг хүчин гэх юм уу одоо Монгол Ардын нам ажиллая гэд хэлсэн байна. Яг энэ нэг юм СМП-ийг ашиглаад эрх баярыг огцруулах юм гар үсэг цуглуулад эхэлжээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор дараагийн улс төрийн зүйлийг ярих юм бол хид хідэн хүмүүсийг саатуулах, за тэгээ баривчлах, нэгжлэг хийх ийм үйл явцууд хөрөнсөн байна. Авилгатай тэмцэх газраас. За бидний хамгийн сайн мэдэх тухайл бол Монгол Ардын намын бүлгийн дарга хийж явсан тогтох сүрэнгийн гэрт болон албан өрөөнд нэгжлэг хийжээ. Тэгээ түүнийг 48 цагийн хугацаатаа саатуулсан байна. Мэдээж одоо авилга албан тушаал эрх мэдлийн уруулаа ашигласан та холбоотой хэрэг болов уу гэж таамаглаж байна. Гэтэ одоохондоо яг ямар хэрэгээр нэгжлэг хийгээд саатуулсныг тодорхой тайлбар өгөөгүй байна. Ингээд тогтох сүрэн 48 цаг саатуулж байгаа. Өнөөдрөөр ингээд 48 цаг нь дуусж байгаа. Цаашаа саатуулах хэсгийг тодорхойгүй байгаа даа. Тэгсэн чинь араас нь аж үйлдвэр эрдэс баялагын яамны хэн шинжилгээ, үнэлгээ, за дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч бэмб дөржийн гэрт бол ажлын өрөөнд нь ингээд нэгжлэг хийгээд шалгалт хийгээд эхэлсэн. Авилгатай тэмцэх газраас. Тэгээд та бүхэн санаж байгаа бол одоо хэдэн хоногийн өмнө улсын хурлын дарга учрал одоо орон нутгаар иргэдтэй уулзалт хийгээ яваад байгаа шүү дээ. Энэ уулзалтын үеэр хууль зүйн сайдын энх баяр нэг ярьсан байсан шүү дээ. Тэгээд цаашаага одоо төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэлтнүүдийг шалгах бүр юм томоор нь зохицоор нь шалгаж одоо ажиллагаа явуулна гэсэн ийм зүйлийг ярьсан. Тэгээд битгий гайхаараа энэ төр гэлтэй нэг тиймэрхүү ярьж ийсэн. Тэгээд энэ нь одоо ингээд сүрэн ингээд тавигдаад эхэлж байгаа юм болов уу? Ийм хардлага байна. Тэгээд эднэрээр ингээд эхэлж байгаа цаашаага ингээд ааж маажмаар яваад гарч ирэх юм болоо да ямар тач энэ жил нэлээд олны одоо танил улс төрчид албан тушаалтад төрийн албан хаагчид шалгуулах магадaltaй юм шиг байна. Хууль зүйн сайдын ярианаас сонсоход. Тэгээд нөгөө талд булган туяад хилийн өрөг тавих гээд прокурор ингээд шүүх рүү санал өгсөн чинь ингээд шүүхээс татгалцсан хариу өгöd байгаа юм байна. Тэгээд булган туяаг та бүхэн мэдж байгаа ямар хэрэгээр шалгатаад байгаа вэ гэхээр нөгөө ерөнхий сайдыг огцруулсан байнгын орооны санал дэмжээг гэсэн санал чи өөр үндсэн үйл зөрчсөн гэсэн ийм зүйл ингээд одоо шалгагдаад байгаа. Тэгээ булган туяаг одоо хилээр оргон зайлж болцсохгүй гэдэг үндслээр хилийн өрөг тавих юм хүсэлтийг прокурор өгөөд байгаа шүүхээс татгалзаад байгаа юм байна. Тэгээ түүнтэй хамт одоо
амар ёслон сайн зориг гэсэн хоёр гишүүн шалгагдаж байгаа. Сайн зориг бол одоо бүр аимшигтай хэрэг шалгаж байгаа шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар олж авах гэсэн хэрэгт шалгагдаж байгаа. Тэгээд амар ёслон мөн бас нэг одоо авилга албан тушаал те. Тэгээ нөгөө хууль зүйн сайдын хөрийн ярьдаг баг халдлага энэ төр гэл те. Янз янзын хэрэгт тэгээд холбогдоод байгаад байгаа. Тэг яг хэрэг нь ямар явцад явж байгаа нь тодорхойгүй байдаг. Эдгээр хүмүүсийг ингээд шалгаад явж байгаа. Булгамжаагийн хоргийг хүлээж аваагүй юм байна. Тэгээ нэг одоо зүгээр яриа болж байгаа зүйл нь юу гэхээр амар ёслон сайн зориг булгамжаа нарыг улс төрөөс ингээд арчих үйл ажиллагаа эхэлж байгаа гэсэн ийм яриа явагдаж байгаа юм байна. Тэгээ яг энэ нөгөө нэг холбогдож байгаа хэрэгүүдийн холбогдуулаад улс төрөөс ингээд явуулах ийм зүйл яригдж байгаа гэсэн шуум байна. Тэгээ ер нь манад одоо улс төрөөс явах яг гишүүнийх нь бүрийн эрхээс төтгөлзүүлэх ч юм уу те иймэрхүү хүмүүс улс төрд улсын хурлын одоо төрийн ордонд хэд хэд хүмүүс байгаад байгаа. Тэгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй одоо зарим нь бол би одоо гишүүн болохоос өмнө тэр хэргийг үйлдэх учраас надад одоо хамаагүй гэх мэтчлэн ингэж яриад байгаа. Зарим нь болохоор намайг одоо харлуулах гэж юм. Юу гэдэг нь те өөр юм шалтгаан хийлээд өдөө хүртэл явж ирсэн гэж. За өнөөдрийн улс төр нэг иймэрхүү өрнөлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа.